За эхэлчих уу. Миний багш бол техниктэй ойлгомжтой. Миний багш. Ер нь манай багшийн дуусан дуу болон хит дуу хүүхдийн дуундаа болоод ер нь тэ хүүхдийн дууны зохиолч дуундаа болоод би 1-8 гэж багшигаа бодож явдаг. За шалтар өнгө гэмээр шууд явчихсан. За хүндний зурсан зураг гэж байдаг. Энэ хүн тогооч болох ёстой бол тогооч л болно гэж өөрөө бодож хүлийн зөвшөөрдөг шүү. Миний хувьд бол батал багш байгаагүй бол би одоо бас ямар хүн хаана юу хийж явах вэ төсөөлж юм гэж миний багш ярьдгийн л да 27 наснда би багшаар би нэр орон багшаар ирж илаа гэж ярьжсэн. Тэгэхээр багш маань 27 настай цэл залуу тийм сайхан залуу ирээд биднэрт үнэхээр үлгэр дуурайлыг үзүүлээд үнэхээр урлаг гэдэг чинь ийм гоё юм байдаг юм. Дуу гэдэг чинь ийм зүйл байдаг юм. Энэ бүхнийг биднэрт ойлгуулсан учраас тэрүүгээр бид нэр урамшиж хөглөгдөж тэгэл үнэхээр сүултээ багш бол бидний ялч насан турш мөрөөдөл болсон. Тэр ч мөрөөдлөө өдөрт биелүүлээд би одоо өөрөө боловсролын систем 24 жил багшилж байна. Нэг юм жижиг хөвсөн тавьчихсан би. Тэгээд нийт манаас ажил хийж яхад нөгөө саад болохын тулд ингээд чихвчээ зүүчихнэ. Тэгээд энэ бол болох дээр нөгөө энэтэй сугалт хийх дээр ингээд хөнгөн аваа явчихна. Өдөө гадаа сугалт хийх дээр энэ ноутбук аваа явчихна. Энэ цүгэндээ багтчихна. Тэгээд бөшөө нэг холбоотох ноцоотой ингээд хийчихнэ. Тэгээд голцоод ерөөсө бүх юм жижиглээд авсаа гэж авч явах зориулагдсан. Доо сугалтыг болох дээр энийг өөр ингээд тэрвэрээл ноутбук дээр энэ доор энэ өсгөч вэ? Жижиг бас энэ жижиг юм өсгөч. Энэ мэнийгээ бариад ингээл зэн тэгээд ерөөсө форвард биелэн хайшаа явхад дээрээс ийм байдалтай байж байгаа. Миний одоо жоохон бахта одоо дуулж өссөн тий аманд байнга аялагддаг. За мөн багангийн багштай баярлалаа гэж сайхан дуу энэ бодоо дуу одоо бүгдийн цогц миний мэдэх бүх хүүхдийн дуу одоо зохиосон ийм сайхан хүүхдүүд төр үед бол танилцсандаа их баяртай байдаг. Мөн яг энэ цаг мөчид одоо энэ одоо мундаг тий зохиолчтой ингээ хамт одоо мөр зэрэгцэн ингээд ажиллаж байгаадаа бол би маш их баярлалаа. Энэ бол надад одоо тоох бас их сайхан ховорхон одоо магшин мөчийн одоо нэг гэж боддгоо. Би одоо яг өөрийнхөө ажлынхаа мессенжер гэж ажлынхаа байран дээр байж байна. Энд бол би нөгөө багшин мэдээлэх институтэд одоо хөгжим босол хариуц арга зүйч хийдэг. Энэ хүүхдээр одоо цэцэдгийн хөгжим босол суулаад репорт сургуулийн хөгжим багшны одоо сургууль арга зүй талаас нь хөгжим бослоос нь хариуцж ажилладаг. Шинэлэг арга зүйн талын юм, шинэлэг дуу хөгжим бас эрхийн ертөнц гарч байгаа шинэлэг хүүхдүүд айтайгаар сонсогч хөгжмийн одоо сонгогдгой зохиолууд юу вэ, шинэ гарч байгаа хөгжим зохиолууд юу вэ гэдгийг бас судалж харж тэрийгээ бас сургалтанд хамруулж оруулж багш нарынхаа мэдлэг арга зүйд бас илүү сайн нөлөө үзүүлэхин тулд ингэж бас зүтгэж ингээл ажиллаж байна. За би ажиллах багтдаг. Хамгийн гол нь би одоо бүх үндэсний хэмжээнд байгаа бүх хөгжим багшнуудаа хурж ажилладаг дээр багтдаг. Тэднийтэйгээ очиод тэднийг ажид туслаад тэгээ шин зохиосон дуунуудаа тэднэртээ өгөөд тэдний бас зохиож хийж байгаа ажлуудын бас нөгөө багшнуудаа туслах болгож судалж ажиллах гэдэг ингээд олон ажил байдаг л да. Гэхдээ миний ажлын онцлог болох дээр нөгөө бүх хөгжим багшд өөрөө тулж хурж ажилладаг миний онцлог байдаг. Энэ дэв их дуртай байдаг. Хүүхдийн зөвхөн өвгний баасан жигуур том хүн байлаа шүү дээ. Манай аавын жогшээс гэж ярьдیں۔ Тэр өдгөө настай байхдаа манай хүн зураг 80 хүрчээсэн байх шүү дээ. Одоо нэлээд гарцсан. Тэгээд тэр үчиг зах зээлд ороод 90 хэдэн он ч бас хүнд байлаа шүү дээ.
Тэгээ над нэг хөөрхөн шүлэг өгөөд баталтаач энд аяа гэж хэрэг. Тэгээд эдсний хүүхдээ орнож бэлсэг амтгаа байгуулсан од шиг л байдаг шээ. Дуу Монгол дурдууд хийгээл өөрөө сайн дуу од болж байгаач мэддгүй нэг тийм л үс үеэс юм чи тухай үед. Тэгээд байж гисэн чи хөрх ингэж чихэл зүмс идмээр яах юм гэж. Тэгээ би аав намайг наашэр гэлээ. Аавын дэргэд гүгээд очлоо. Автарт байгаа айл юмнаас чи авч идэж болохгүй гэлээ. Айлын жимс идмээр байх юм. Автарт байхаар болдоггүй юм. Бас нэг дуу. Бас нэг яста хийцэн бас нэг сонсъё гэж сонссон. Зөөр сайн дуу. Тэгээд зүйдэн хийчээх бардаад байсан чинь бас нэг надад хэлчихсэн. Батулдаа дуу гэдэг чинь ялангуяа хүүхдэн дуу гэдэг юм шүү дээ. 10 жилийн дараа хүүхдүүд дуулж ивэл тэр дуу чинь одоо жинхэнэ арт түмэн төрлөө гэж бодвол ингэж дуу амьдрал сайн байдаг ингээд надад хэлчихсэн. Тийм ээ текст нэрээ дээрээс хойш чинь өглөөг дуу одоо л найлаа дуулж чинь. Одоосэн зарим хүүхдүүд нэг урлаан тэмцээд орохдоо бас чихэр жимс идмээр байх юм яг тэр картны үз хөгжсөн дуу шиг. Картанд байсан бараа болохоор карнаж басгүй гэлээ. Бас тухай мэдрээд манай бас гоё биччихсэн байхгүй хүүхдийн зохиолыг. Анх хүүхдээ ордон байгуулж ямар сайхан ордонд орчихгоо гэж баярлаад дөнгөж шинээр байгуулчихсан шинэ ордон. Тэгээд багшаар очсон байсан. Тэгэхээр манай аав хүүхдийн зохиол сорон цом болдог шүү дээ. Одон цаг хүүхдийн ном зохиол бичсэн. Цэрэг малгай эд бүтээгдэхүүн амиа өгсөн зорсондоо загаас үсэн заяа хөөгд дандаа хүүхдэд өрөөсөн сайхан тууш армаа ном бичдэг хүүхдийн. Тэгээд сургач зарим нь бэрлэн үсэн танка шүлэн мөлгөн байдаг. Тэгээд аав тэр шүлгийг хийсэн. Аав тэр олондоо хийсэн л дээ. Миний ээж минь одоо Батулгын дуулдаг гоё клип шүү дээ. Тэгээд манай гоцод бас Батулгын дуулдаг. Тэр вэ. Мөнх дуулах дууны шиг миний чинач сургаал мөнх дуусах алдрын эхлээ тэгээд багчууд ордон одоо багчууд ордон сүлдүү болцсон биз дээ. Багчууд ордон одоо веб сайтанд манай сүлдүү гэж тавьсан биз дээ. Багчууд ордон битэл нэг хөдөө болгоны хэмжээд очиж шүү дээ. Болгоны фэнд ордон бас манай сүлдүү гэж тавьсан биз дээ. Ерөн зүгээр чиний хэлдгээр хөшөө болоогүй ч гэсэн орго мөнгөрсөн тоонд зөнтэй би банкны багшаас надчигтэй гэж сайн шүү дээ. Сүлдөөгийн зохиож гисэн гэл. Тийм баталтай бид нар чиний дунд 2 удаа байлдаг гэсэн яадаг гэхээр намар нэг нөгөө 9 сарын хүүхдсэг авах дээр банкны багштай гэдэг баярлдаг гинэ. Тэгээд нөгөө банкны төгсөх дээр нөгөө дунд дуулахад баярлдаг гинэ. Дараад няаш баярлдаг гэхдээ нөгөө хүүхд нь 10 дугаар төгсөөд 12 дугаар тэгэнгүүт банкны багшаа дуулдаг гинэ. Тэгээд дахиад энэ дуу дуулдаг гинэ. Тэгэхээр өнөөдөөс нүнээс гойчоод дуулдаг. Багагийн багшаа баярлалаа. Багагийн багшаа баярлалаа. Уснага дуунуудыг хаачих. За багш нь орж иж байгаагаар эхлэх юм байна. Тэгээд хэдүүлээ. За сайн байна уу хөлтөө? Сайн байна. За ингээд нийслэлийн Баянгол дүүргийн 50 дэх сургуулийн дууч хүүхдүүдэд баяр хүргэе. Ингээд та нартайгаа уулзалт эхэлж байна. За сууцгаа. Батул багшийн дуунуудыг мэдэх үү? Мэднэ. Ямар дуунуудыг мэдэх? Олоола, Мөнх тэнгэрийн орон тэгээд багчуудын ордоо. Энэ дуунуудыг хэн зохиосон юм мэдэх үү? Мэднэ. Батвалт зохиолч хатвал зохиосон. Энэ дуунуудыг дуулах дуртай. Штэ. Аялаад үзүүлж. Хүүхдүүд бид нар сургууль дээрээ хөгжилтэй хүн байдаг да. Олуулаа бид дуулдаг да. Олуулаа бид бүжгэлдэг. Багчууд бид нар сургууль дээрээ хайсартай хүн байдаг да. Олуулаа бид уншдаг да. Олуулаа бид хөгжилдэг. Манайх тэнхэн тал руу Босонгаас нуурч байр л да. Тэндээ бас зураг мураг авахтай олон байшин баригдаа миний тэргээ төшөөд одоо зэрэгэжээрээ тоглож ирсэн дараа нь өсөөд төлөвмөд тоглож ирсэн газар баахан байшин барилга баригдаад
Тэр нь жоохон тийм болчиход байна. Тэгээд одоо яг үлдсэн годомж байна сайхан өргөн чөлөөтэй энэ маань үлдчихтэй. Уян айзо тос хосороо үндэ би чимгаа ганцаараа гэл дор уцаар зэнийгээ сонсож байгаараа дор дамар уцаа тавьчихвал ингээд дуулдаг байдаг шүү дээ. Тэгээд багасаа энэ авч манай Наранбаатар манай нэг хэлдэг байсан. Манай байранд хүчин мөч төгсөн нацгаа гэж мундаг мориу хуурч гитар гоё тоглодог. Манай энэ хавийн ахтан над нөлөөсөн л да. Тэгээд пянц нөлөөсөн. Ядангуяа энэ бидлэгцэн энэ пянц гигантуучин хойшоос Унграас суудсан хүүхдээс орж ирээ тэрийг сонсдог байсан. Бас тал алимтай бэлдсэн гигант ороод ирдэг байсан. Хойшоос манай байнаа цагаагийн ээж нэг том мангатан явуулаад дамран кассеттэй. Тэсэн чи тэр зүгээр бэлдсэн концерт хийж үлээ. Тэгээд их сонсож тэрийг л сонсож баясаж одоо дагаж дуулах гэж одоо гитартай бас дагаж тоглох гэж тэгж өссөн маань одоо надыг энэ урлаг руу зөвтгүүлсэн юм да. Цэцэг амтыг багш татвал гэдгээр цэцэг амт гэж ярил л да. Цэцэг амтыг бол үнэхээр дотроо бодох өгж болдог. Тэр өсөд 20-р зууны хүүхдийн одоо жинхэнэ амьд хөгжмийн одоо домогт хүүхд хамтдаг, одоо хамтдаг гэж боддог. Яг л тэр үед бол амьд хөгжим тоглоод тийм олон цаг, 2-3 цаг концерт бүгдэнд концерт тоглоод тэр хүн гитаруудыг үүрээд тэрэндээ одоо ядасан шинжгүй их зовлоод тоглож ирсэн. Их авьяастай юм хүүхдүүд байсан. Эдгээр бахарх тийм. Би л тэр үед чи одоо 3 дугаар ангийн хүүхэд байсан гэдэг чинь анх яг хойноос сургууль төгсөөд Оросоос сургууль төгсөөд ирсэн бол их ховор байлаа. Цэмбэлсэн л нэг сайхан залуу байсан миний хувьд. Тэгээ нэг дарфи зөнд өмс ч гэсэн өс жоохон урттар. Тэгээд ирээд ерөөсөө Оросын хөгжим балгаар ер нь тэр үед тиймэрхүү хөгжим сонсдог байлаа бид нар чинь. Бензин дээр тэгэл тэр хамтлах үед яг ярина. Тэгэл гитараг ер нь бол эхнээс нь яг аав үсгэсэн нэг хэл зааж гэлсэндээ биш. Америкт 90 онд баталдагч таах цахлаа үзмийн дугууланд орж танилцж хөгжмийн тэр сайхан тэр үеэс л мэдэрч эхэлсэн. Тэнд сурч тэр чинь олон аавын хүүхдүүдний дор байгаа. Тэнчнээс одоо шилж бас авьяастай хүүхдүүдийн нийлүүлж хамтлаг байгуулж одоо биднээсээ өдөөнөг хүртэл яригдж байгаа цэцэг хамтлагийн суурийг тавьж тэр бид ч гэсэн бас багшийнхаа итгэлийг алдахгүй тул өнөөдрийг хүртэл яг урлагтаа үнчээр 30 гаруй жил зүтгэсэн байхын тийм учраас батал багш бол миний амьдралын хамгийн чухал нэг дорсомчтой л да яач утсан гэж 3 дугаар анги хүүхдүүд гэдэг чинь анх тэмдэглэх хаан гитар бараа тоглодог хүүхд баян. Тэр чинь үндсэндээ л бол тэгэл аюу богино хугацаанд л сургаал. Тэгэл бид үсэж хамтлаг болгоод гарах юм шүү дээ. Тэгэхээр бас нэг заах арга гэж нэг аюу санаа байгаа байхгүй. Цэцэг хамтлагийн хамгийн анх тайзан гарсан дуу багчуудад ордон шүү дээ. Багчуудад ордон бид үүсгэх бол 85 оны 9 сард хүүхдээ ордны нийлт болоод шийднээд болоо тэр төвшигний үтсэг хамтлаг найзууд хүүхд ямар хүлээж аваад алгадашаас шигтэй гэж өгүүлдэг би их баярлаж за манай цэг хамтлагийн анхны одоо дууралт анхны тоглолтноос та гоё боллоо тэгээд хүүхдээ ордны шимний шинэ дугаар эхэллээ гэдэг тэрнээс хойш цэг хамтлагийн гараад гэж эхэлсэн дээ баялаг эрдмийн сангаас хүртээд бахтам авьяасиндээс олдог баяр хөөрөөр дандаа бэлгсэн багчууд бидний хайртай ордоо. Ер нь манай өсвөл их дүлгөө хүн л дээ. Болжгүй л уурал цуцаарлахгүй. Гэхдээ хүн л юм чи эмоц уура гаргалгүй байх. Бид нарыг цэцэг хамтлаг тус том 19 дугаар их хурлын концертчид юмдаа концертанд орохгүй бэлтгэл хийдэг байсан. Тэгэл яг ингээл гоё дуурч байгаа нэг интерналтууд бас нэг уурлах тийм характер нь гарч ирнэ л дээ. Тэг. Тэгтээ хөө яа чи гэл юм аваад идэнд юм уурлахгүй те. Минийхөө наад чи яг ингээд ажиллаа. Чи яг ингээд дарснаас чамааг алдснаас болоод энэ их хамт олон те. Ингээд дахиад давтах гээд байгаамаа. Тэгэхээр минийхөө хичээгээд ингээд тоглоод чи алдахгүй л хэдүүлээ одоо бараг л шинжин бэлтгэл хийж байгаа юм чи те. Эртгэнд харна ингээд өртөө одоо хэдүүлээ очиод гоё штэ юм. Тэгэхээр минийхөө алдахгүй хичээгээд маш хамт олноо бодоод ингээд
тоглоод өгөөрэй гэл маш яг зөвхөн ингээд талаас нь хэлж өгдөг байсан л да. Тэгээ ер нь бол ер нь муу зан гэдэг ах байхгүй шүү манай багш бол ховор. Гавшга цогтой тэр хүчин ёстой миний найз. Үнэхээр ийм багш шиг хүн болох юмсан гэсэн сэтгэлээр манай цэцэг хамтлагт байсан хүүхдүүдийн за ер нь 100-ны 70% нь багшийн сургуулиар дамжсан шүү. Байс дэвтэр дөрүүлж орсон. Тэгэл араас нь одоо жижиг бот бол тийм ээ саруу сайхан одоо хин зөндөл олон шивнэр бүгдээ багшийн сургуулиар ордог гэсэн. Миний ном сайхан ном их ном Сайхан авьяаст хүүхдүүд байж да мөнгөчтөнгөөс гадтай дуучин байна. Миний ээжийн бүүвэн дуу гэж тараахан сайхан дуу дуусан. Тэгээ манай дуучин Батболд байна. Тэгээд байцтай байна. Тэгээ манай Маада байна. Баяр жагал. Тэгээ өмнөх хамтлагт манай Үлзэн орших тэгээд одоо саруу сайхан байна. Нэг тоон байж Чингис хаант байсан. Ер нь Монголын рок поп нөлөө бүхэн одоо эдгээр рок попыг одоо авч явж байгаа. Нөлөө бүхэн одоо толгой том багнууд нь бол одоо манай арай шавууд байна да. Нэг хэлэхдээ одоо тэрс ямар стадын дээс суулж явах шиг. Эдгээр авьяас сайхан хөгжүүлээ сэтгэн бодох цааш өөрөө хөгжих чадах авьяас юм нэгэ тавьсан бол тулдаа бид баярж явдаг шүү дээ. Одоо манай үйлчиг бол халтан том гитарч юм байна шүү дээ. Ямар үгэнд танаас шууд ингээд тоглодог. За манай уянгаа байна. Байцтай байна гэдэг. Одоо зөндөө нэг тооны цогоо золбоо гэдэг. Нэг тоо хамтлагыг баярлдаг шүү дээ. Нэг тоо хамтлаг бол ахдаг сэдв гарахтаа сэдв дотроо битсэн байсан. Балтогчтой бид баярлалаа гэж. Үнэхээр атлын бороонд нь манай хүүхдүүд байсан чинь одоо саруу сайхан гитарын тоглож ийлээ. Манай золоо бас бөмбөрийн тоглож ийлээ. Манай цогоо бастарын тоглож байгаа бомбараа одоо бүх одоо том мистер цаад дугуйлтад хариуцчихлээ гэх жишээний. За Батболдын залуу 30 жилийн өмнөөс мэднэ. Монголд захиргаа хөгжмөс дэлгэрчээс үеэлдэ. Болох уу болохгүй юу гадаадын гэж үздэг тал байсан. Захиргаа хөгжмөс одоо хүүхдээр тоглох асуудалтай. Байх үгүй юу гэж асуудлын дундуур Батболд маань тэнд авьяас гэдэг үгээр хүүхдийг олж аваад хамтлаг байгуулсан санжийн тэр үеэс хойш одоо манай Батболдын нэр Монголын хүүхдийн ордонтой Монголын хүүхдүүдтэй холбогдож ирсэн. Батболдын хүүхд таньж нүдийг хаасан шиг. Бидний хүүхд намайг хүртэл таних гэдэг байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр дуугийн байнга дуулж идэг тэр хүүхдийн ордон хараад Батболд харагддаг. Оронгоот багшуудын ордон гэдэг хот өдөөгөө дуулж байгаа. Хүүхдэд зориулсан сайхан уран бүтээл хийж байгаа. Яг одоо хийж байна. Ийм учраас энэ уран бүтээлчийг одоо маш чухал зэрэггүй. Сайхан уран бүтээлүүд гаргаараа гэдэг өрөөлөг төвшүүлж байна. Хүүхдийн дуу бич тухай асуудал бас нэлээд дадагдсан хүний нэлээд хүүхдэд ажилласан хүний юу байдаг болохоор зүгээр одоо дуртай хүн бичээд дуртай хүн яагаад байж болохгүй. Ерөнхийдөө мөрөөдлийг бол биелүүлсэн гэж боддгийг. Том мөрөөдөл юу байсан гэхтээ? Би бас тэхүүд чинь Баян Монголчууд баскетбол тоглодог байсан шүү дээ. Би сайхан өгөөний гоё хамтлагтай байв. Хамтлаг байсан. Дүүл хамтлаг гэдэг манай багшин цугууд сайхан хамтлаг байлаа. Тэгээд тэрээс хойш дандаа хамтлаг байгуулж явсан. Одоо хамгийн анхны хамтлаг бол 40 туус сууж авах хамтлаг бай. Тэрний гоцод дууш бөмбөрчнөр харангал хавсан миний гарын шав, харангал хавсан байсан. Дараа санхүү телефон бас санхүүж хамтлаг байгуулж байлаа. Тэр нь манай одоо Чингис хааны хамтлагийн ахлагч манай Жаргал сайхан миний найз очтын тусаж битгаар хамтлагийн хамтраг байгуулж бас өөрөө дуулж хөгжмөж хамтаа зогнож байсан үе. Тэгээд дараа нь би цэцэг хамтлагийг байгуулсан да. Хөгтөө цэцэг хамтлагийг байгуулах ганцхан хамтлаг байгаа юм да. Бас тэр үед тоглодог гоё он парадаш нь он батын гоё хамтлаг байлаа. Ана одоо маш сайхан арилжрогч Бачулангаа хүү одоо Батэдэн гэдэг Эдэнбатгийн сайхан аюутг залуу маань байсан. Тэрний бас хамтлаг байсан. 2 дугаар сургуулийн хамтлаг, 23 дугаар сургуулийн хамтлаг, 33-ийн хамтлаг гэл
талтай баг хүүхдэд хамтлагаа байгуулна. Тэгсэр бас үүдээ хүүхдэд хамтлагаа байгуулна гэсэн өөрөө л биелж Аавсгаа сайхан хүүхдийн зохиолч болъё гэсэн биелж сайн хүүхдийн хөгжмийн зохиолч олон сайхан хүүхдийн дуунууд хийсэндээ баярлаж явдаг да. Энэ манай хэсэг хамтлагын ахлагч одоо марш хамтлагын ахлагч марш студ дээр биелж байна. Энэ манай Оянгагийн бомбор энэ студид яг байж байгаа энэ студид дөнгөж өшрөө хөвтөлийг хийгээд дуусаа байж гэн. Тэгээ батлагч маань өнөөдрийг хүртэл одоо шинэ уран бүтээл үйлдвэрлэсээр л байна. Одоо энэ хүн бол үйлдвэрлэлж байх болно гэдэг шиг те. Одоо авьяасан цаанаасаа ингээл одоо зүгээр суулгадаг байна. Удахгүй одоо хүүхд багшуудын өмнө хүүхдийн баяраас өмнө хөөрхөн гоё дуунууд маань та бүгд болон очино. Энэ CD-ийн тэг чинь нэг ч дуу тавтагдаагүй. Нэг ч дуу хүн дуулаагүй. Энэ дунд яг хүүхд зориулсан одоо ирвэхийн тухай ч юм уу, хэрэмний тухай, туулааны тухай, цэцэрлэгийнхаа тухай энэ сайхан дуунуудыг бүрч цоо шинээр гаргаж 12 дуутай дуудахгүй одоо хүүхд багчууд та бүхэн сонорт очино. Тэгээд тэр манай шавнар ингээ болж ирсэн чинь манай бас думбаараа бас хөрхөн студ тавьд юм байгаа. Бас думбаараа тэр манай бас нэг дуу маань одоо бас бичлэгэнд орж байгаа. Тэнд манай Чингис хааны жагсаа сайхан энэ найз гавьяат тэр миний хандад дуусах дуу шүү дээ. Баги минь хай чамтай уулзраагүйсэн боо. Багтаа тол замыг яа дуулсан ч билээ хөө. Энэ дууг бол одоо ингээ хинэ бомбараг студ орж байна. Гэт одоо манай маата бас хөрх студтэй ингээ. Тэгээ гоцгоолд нь хөгжрэн дууны урлагийн татар гоцоо оюунгаа студид ажилладаг. Манай оюунгаа бол үнэхээр авьяаслаг тийм арин жоогч. Миний уртлын хүүхдээр бидэндээ саки чи бүжиглээрээ тэрний арин жоогыг дөрмийн дуунуудад арин жоогд гоцоо оюунгаа хийсэн. Миний дотнээс нэг дууны бүдүүн арин жоогыг бол харин манай бомбараг студ хийсэн байна. За ингээд хэдэн шавнартайгаа гэдэг Монголд дууж холбогдож хөлгөдөж цуг явуулдаг би баяртай байдаг шүү. Миний өгс бол хүүхдийн уран бүтээлүүд үнэхээр агуулж хийж чадсан. Өнөөдөр миний өгс өдийг хүртэл одоо 2-3 ном гаргалаа. Одоо дахиад ингээ 3-4 дэх CD гарч байгаа шүү тийм. Тэгээд энэ дуу болгоны хамгийн гол нь ард түмэн хүүхдүүдэд хүрсэн байж байгаа. Бүтээмжтэй байж чаддаг. Хүний зүрх сэтгэлд орж чаддаг. Тийм л агуу бүтээлэг хийж чаддаг юм учраас өөр тодорхойлох ямар ч үндэслэл байхгүй шүү. Ийм том агуу юм хийсэн үнийг тийм. Энэ хүний авьяас бол тэгтээ тэргүй одоо Монголын үнэт баялаг болж үлдэж байгаа. Тийм учраас бид одоо батлагчтай хайртай байдаг. Бид хайрлаа зогсохгүй энэ их авьяас бол манай улсын өмч учраас энийг төр засагч гэсэн тийм үстэй улс орон даяараа нийгмийн баялаг учраас бас энэ хүнийг хайрлаж хүндэлж тэ явах ёстой. За дахин хэлээд хүүхдийн орны батуулгыг хөрвүүлж болохгүй. Энэ сайхан дуу мөнгө туршлагад байгаас ерөөлөг төвчүүл батуултаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Ялангуяа би энэ хүүхдийн дуу зохиогоод хүүхдийн дуугаар явна гэдэг нь надад хамгийн том аз жаргал. Одоо шилээд одоо би ингэж хүүхдийн зохиогоо явсан бол одоо юу болж та ямар бас нэг өөрлөө амжих байсан. Тэгэхээр надад үнэхээр энэ хөгжим, энэ хүүхдийн цангилсан дуунууд, хүүхдүүдтэй ойр ба хүүхдийн дуу зохиогоод хүүхдүүдтэй уулзах энэ бол надад бас аз жаргал. Энээс өөр төсөөл гэж одоо би ястаа олохгүй хүн өөрийнхөө чаддаг юм хийгээл чаддаг юмаа сайхан явах бол ер нь хүний аз жаргал байдаг шүү дээ. Би одоо миний чаддаг хүүхдүүд зохиогож ирж байгаа. Тэгээ тэрийг зохиоод хүүхдүүдтэйгээ бүжигнал тэгээ чихрээ хувааж тэр маружингаа хувааж долоогоод явна гэж одоо өөр аз жаргал яах вэ? За ингээд бүгд сайн сайхан өгсөе.